Дараагийн мэдээлэл хүргэе. Өндөрлөлчлөгтэй нүүрсийг угааж боловсруулалгүйгээр хэрэглээнд нэвтрүүлэх нь буруу гэсэн эрдэмтдийн дүгнэлт гарсан учраас боловсруулсан нүүрс худалдаж авахар болжээ. Nestlé иргэдийн хэрэгцээнд зориулж 226 тэрбум төгрөгөөр коксчсон нүүрс худалдаа авах тендерийг зарласан гэдгийг хотын дарга мэдгдлээ. Бид нар эрдэмтдийн зөвлөлийн дүгнэлт гарсан. Энэ өндөр илчлэгтэй нүүрсийг ийм угаагаагүй нүүрсийг, чанаагүй нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь буруу юм гэдэг ийм дүгнэлтийг эрдэмтэд гаргасан. Би бол зол жаргалыг эрдэмтэн биш гэж бодож байна. Зүгээр улс төрчүүл, сөрөг хүчний улс төрчүүл аль болох эсэргүүцэх энэ тал руугаа л явна. Өнгөрсөн жилүүдийн хугацаанд маш олон хүн угаартаас асуурсан. Тэгээд үндэсний хороо шийдвэрээ гаргасан. Би үндэсний хорооны шийдвэрийг биелүүлж байгаа. Түлшний үйлдвэр 5-7 сайжруулсан түлшний үйлдвэрийн нийт зардлыг тэр түүхэн эдийн зардлын тэрийг бүгднгийн шингээгээд 300 тэрбум төгрөгийн хэмнэлт үүсгэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ бараг тийм ээ 80 орчим сая долларын хэмнэлт үүсгэх ийм тооцоо судалгаа гаргаад тэгээ 800-аас дээш градус хэмнэлт жигэнсэн тэр давирхаа болон бусад химийн хортой нэгдлүүдийг ялгасан өөрөө асаагч өдөөгчтэй хэвлсэн ийм нүүрсийг бид нар тэр 200 хэдэн тэрбум төгрөгөөр аваад эндээс хавлаад хэрэглээнд нэвтрүүлнэ л гэдэг.